2020 оны улсын хурлын сонгуульд Сэлэнг аймагт ардчилсан намаас нэр дэвшигч улсын хурлын гишүүн Дондог Доржийн Эрдэнэт Баярцогт Үүрийн туяанаар өнөөдөр сайхан суманд сонгуулийн сурталчилгааны нээлттэй хэллээ. Өнгөрсөн 4 жилд улсын хурлын гишүүн Эрдэнэт сайхан сумын ард иргэдээ улсын хурлд төлөөлөн ажилласан. Энэ хугацаанд сайхан сумандаа сүүлийн 21 жил хийгдээгүй хамгийн том бүтээн байгуулалт болох 480 хүүхдийн судалтай сургуулийн барилгыг бариулан ашиглалтанд оруулжээ. Мөн сургууль цэцэрлэгийн их засварын ажлыг бүрэн хийлгэж дуусгасан. За иргэдийн амьдрах орчныг сайжруулахын тулд 18 блок орон сууцны барилгын дээвэр, фасадны их засварыг ч мөн тэрээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийлгэж чадсан юм а. Иймээс сайхамчууд тулхтай, туршлагатай, бүтээлч төрийн түвшээ Эрдэнэт гишүүнээ багаар нь дахин сонгоно гэдэгтээ итгэл дүүрэн байна. Манай гурамч нь бол их хийж бүтээсэн гэж бодож байгаа. Хийцэн ч байгаа. Тэгээ одоо би болохоор энэ сайхан сумын иргэнштэй одоо дэмжиж энд ирсэн байгаа. Сант самаас явж байгаа. Тэгээд ер нь бол бүтэн байгуулалтыг хийсэн. Магадгүй сургууль, цэцэрлэгийн засвар, эмнэлгийн засвар, одоо шинэ 10 жилийн хүүхдийн байр босцсон байгаа. Одоо утгаа ашиглалтанд авч байгаа. Ер нь хийм хийж бүтээсэн би сэтгэл хангалуун байдгийн. Эрдэнэт гишүүн бол одоо энэ 4 жилийн хугацаанд өөрийг хангалттай биелүүлсэн гэж бодож байна. Цөөн хөөсөн ч гэсэн тэгээд намын бүлгийн дараа болоод ингээд тийсэн өөрийнхөө сөр хүчний өөрийн амжилттай биелүүлж ард түмэд амьсан амлалтаа бас биелүүлсэн гэж ойлгож байгаа. Эрдэнэт гишүүний хувьд бол одоо манай орхон суманд бас хэмжээний юм хийж өгсөн, банаагч халаалттай болсон, засмал замтай болсон. Тэгэл одоо сургуулийн засвар зүйлүүд ард иргэдийн хүсэл санал тавьсан зүйлүүдийг бол бас биелүүлж өгөх талаар хүчин чармайлт гаргаж ажиллаж байгаа. Ажилласан. Бид нар их ордончуудын хувьд баяртай байгаа. Эрдэнэт гишүүнд маш их баярлаж байгаа. Яг гэвэл одоо энэ хөтөлбөрт одоо сургууль аяга хоорсон сургуультай болгочлаа. Ер нь сая би бас нөгөө төрийн бас байгууллагатай ах вэ. Тэгээ сая тэр 5 сумаар явж байхад бол ер нь бол Эрдэнэт гишүүн бол бас их өндөр байлээ. Тэгээд ямар ч байсан нөгөө Эрдэнэт гишүүний өндөр байгаагийн даваан дээр бас манай хоёр гишүүн бас ингээд чирэгдээд бас ингээд гарчаасаа гэсэн бас надад бодол байна. Ямар ч одоо бид нар бол ирэх 4 жил дахин сонгоно гэж бодолтой байгаа. Эрдэнэт гишүүн 4 жил эндээ сонгогдсон тий. Тэгсэн. Ер нь сум орон нутагта ялангуяа энэ сайхан сумда хэрэг одоо зүйлийг хийж бүтээ. Ер нь хийгээд байгаа шүү дээ. Надад миний хувьд бол хийж байгаа л гэж бодож шүү дээ. Ер нь бол дэмжинэ л гэж бодож байна. Ардчилсан намаас нэр дэвшигчид өнөөдөр сайхан сумын иргэд сонгогчдтой уулзалт хийх хуваартай байсан ч өнгөрсөн 4 жилд төрлөх нутгаа төрдөй төлөөлөн ажилласан Дондог Доржийн Эрдэнэт гишүүнээ дэмжихээр баруун бүрэн санд орхон сумын иргэд уулзалтанд ийхүү хүрэлцэн ирсэн нь үнэхээр сэлэнгчүүд Эрдэнэт гишүүндээ түүний багт дахин итгэл хүлээлгэхэд бэлэн гэдгийг илэрхийлэл юм а. Тиймдээ ч ардчилсан намаас нэр дэвшигч 3 эрхэм сэлэнг төмнийхээ итгэлийг алдалгүй. Ирэх 4 жилд төрлөх нутгаа хөгжүүлж эдийн засгийн хувьсгалыг сэлэнг нутгаас эхлүүлэх том зорилгыг өмнө тавьжээ. Суурь ардчлалыг дэмждэг үйлдвэрийн хот байхгүй. Дандаа ажил хөдөлмөртэй хин байдаг. Үйлдвэрийн хот гэдэг бол арай уур амьсгалын нэр байдаг л да. Яагаад гэвэл ажилдаа тэрэгтэй учраас хэн нэгэнд худалдагддаг юм наадвар чинь. Өөрийнхөө итгэл үнэмшлээ саналаа өгдөг. Өөрийнхөө ажлыг хамгаалж саналаа өгдөг. Аюул тийм онцлог ийм хот шүү дээ. Хөтлөлт маань бол Монгол улсын хамгийн залуу аж үйлдвэрийн хот. Анх байгуулагдсан цагаас эхлээл 90 оны ардчилсан сонгуулиас дандаа ардчлалыг дэмжижсэн. Тэгээд өнөөдрийн уур амьсгалч гэсэн ардчлалыгаа дэмжин өнгөрсөн 4 жилд бий болсон төрийн одоо завхарлыг арилгахад хүчин зүтгэл гаргаараа биднийг багаар нь дэмжинэ гэсэн ийм сайхан итгэл урмыг бол бас хөтлийнхэн маань өгж байна. Залуу хотын ялангуяа ирээдүй болсон өрхүүдийн орлогыг дэмжих, өсөлтийг бий болгох, эрүүл мэнд, боловсрол ялангуяа энэ залуучуудыг өөрснийгөө хөгжих энэ одоо боломжийг бүрдүүлэх олон ажлуудыг хийхэд одоо бид нар ардчилсан намаас нэр дэвшүүлсэн энэ мөрийн хөтөлбөр бол одоо шууд хамааралтай олон хийгдэх сайхан ажлууд байгаа гэж ингэж хэлмээр байна. Ардчлалын мөлгийн нутаг сайханчууд ирэх 4 жилд ардчилсан намаас нэр дэвшигч улсын хурлын гишүүн Дондог Доржийн Эрдэнэт Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх Домбонгийн Үүрийн туяа улсын хурлын гишүүн Сангийн сайд асан Сангажавын Баярцогт нартаа дахин итгэл хүлээлгэж ачааг нь үүрүүлсэн шиг үүрүүлэхээр сэтгэл зориг шулууджээ.